Улаанбаатараас ирсэн чулуун бутын жанчиг дөрж өгч тээврийн жолооч. Бай ах хөтэй тэгээд нэг хайхтар ашигтай биш тэгэл дунд зэрэгэл явж штэ. За эндээс чи одоо ингээд нэг 4 сая 500 мянга гарах чинь нэг одоо явах чинь. Түнш тосондоо 2 сая гарна явчихна. Тэгээд нэг машин дэрэг гайгүй шиг явуул нэг 2 сая төгрөгтэй л 2 сая төгрөгийг ашиг гэсэн үг. Тэгээд машин дэрэг жоохон саагдчих байвал тэгэл чангалтай. Бидний нарийн ногоо бүтээгдэхүүнээ ерөнхийдөө бүгд найрамдах хятад улсаас тийм хагас хувьсыг хувийг авдаг. Дотооддоос үйлдвэрлэх тодорхой хэмжээний байгаа. Гэхдээ нэг экспортоор орж иж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дүн нарийн ногооны ерөнхийдөө хямд төсөв өртөгтэй байдаг гэсэн. Дотоодын нэг талаараа үйлдвэрлэгчээс гарч байгаа нарийн ногоо төмс бүтээгдэхүүн импортоор орж ирэх харьцангуй өндөр байдаг учраас ерөнхийдөө импортын хэмжээ жилийн болгон одоо Монгол улсад нэмэгдэж байгаа гэж бидний зүгээс харж байгаа. Зах зээл дээр худалдаж байгаа үнэ нь нэрийн шүлжээлүүд дээр харьцангуй өөр жижиглэн бөөний худалдааны төвүүд дээр арай хямд төсөв байдаг. Тийм учраас нэг хувь жижиглэн дэлгүүр ажилладаг хүмүүс одоо яг томоохон захууд дээрээс аваад хэрэглэгчний гар дээр тэр бүтээгдэхүүн хүрдэгэ гэсэн үг.